Маш гоё амттай, хөвсгөр банантай мафис бичлэгээ оруулжээ. Амралтын өдрөөрөө хүүхдүүдэд хийж өгсөн байгаа. Өндөг, сахар, ургамлын тос, сүв хийгээд сайн холиод өгнө. Тэгээд 2 ширхэг банана зөвлөрсөн боцгүйдсэн банан хэрэглэн ингээд сайн ухаад хооронд нь хольж сайдруулахад өгнө. Гурилаа шигшиж хийн. Дээрээс нь бэкинг паудер, баазрын давс хийгээд гурилаа давс шигшиж хийн. Тэгжээж хөлт нь маш гоё болдог. Тэгээ хэвэндээ тал хэмжээтэй хийн. Дээрээс нь баазрын самар хийгээд маш гоё хамттай болгоно. Ингээд 180 градуст 20 минут хийхэд ийм гоё хамттай маффин маань бэлэн болсон байгаа. Нэг нэлийн хөрхөөр нь цааснасаа салгаж аваарай. Ингээд дотор нь үнэхээр гоё болдог. Зөвлөн чиглэг бичлэгтэй хамт байсан.